За сайн байцгаана уу? Намайг Үнэнбаатар авахта Батулга гэдэг. За би Дорногов аймгийн Ихэд сумаас одоо Шүтээсийн харьяа Өмнө Говь аймаг дахь технологийн дэд сургуульд одоо 1-р курсын оюутнаар одоо суралцж байгаа. За тэгээ миний сонгосон мэргэжил гэх юм бол уул уурхай ашиглалтын технологи байгаа. За мэдээж Монгол улсад одоо уул уурхай эдийн засгийн одоо ихээхэн хувийг эзэлдгээрээ одоо тэр чиглэлтгүй одоо гаднаас мэргэжлийн одоо инженерүүд ирж ажилладаг. За тэгээ Монгол залуучууд бас энэхүү мэргэжлээс суралцаад одоо гадаад гэлтгөө одоо өөрийн улсын одоо өмч хөрөнгөө өөрсдөө ашиглалт боловсруулалт хийж одоо дэлхийд үнэлэгдэх үн цэнийг бүтээгээсэй гэсэнд ер нь бол энэхүү мэргэжлийг сонгосон. За тэгээд яагаад Өмнө Говь аймаг дахь одоо технологийн дэд сургуульд суралцж байгаа гэх юм бол мэдээж даваа талууд бол ихтэй. За мэдээж байгалийн сайханд одоо эрүүл цэнгэг агаарт за тэгээд хүмүүсийн хөгжил тэгээд амар тайван байдал за тэгээд мэдээж одоо сургуулийн хувьд хэлэхэд бол 50-аас 100% тэтгэлгүүд болон одоо техник технологийн хувьд одоо хүртээн хэмжтэй чанартай за ийм байгаа. За тэр чиглэлтгүй одоо нутаг орны одоо байгалийн үзэсгэлэн газрууд тэнгуүтэй одоо амьдарч байгаа одоо хүмүүсийнх нь одоо амар тайван байдлаас болоод ер нь бол Өмнө Говь аймгийг одоо сонгож ирсэн. За одоо Шүтээсийн харьяа Өмнө Говь аймаг дахь технологийн дэд сургуульд одоо уул уурхай ашиглалтын технологийн 1-р курсээр одоо суралцж байгаа. Одоо цаашдаа 3 жил суралцаад энэ мэргэжлээрээ төгснө. За тэгээд төгсөөд мэдээж одоо 2-3 дугаар курсээсээ одоо энэхүү дадлах одоо том уурхай дадлагт гарч одоо өөрийнхөө мэргэжлийн ерөн чухал хэсгүүдээс ер нь бол одоо мэдэж авч одоо ажлын байран дээр гарахад бол бүрэн төлөвлөсөн инженер болохын төлөө бол миний бие бол хичээж байгаа. Энд дэсэн залуучууд бас хичээж байгаа. За тэгээд энэхүү 1-р курст маань одоо олон орон нутгаас бол залуучууд ирсэн, мундаг сайн залуучууд ирсэн. За тэгээд мэдээж хүрээллээсээ болон хүүхдүүд нь ёс зүйтэй, эмх цэгцтэй өөрийнхөө үзэл бодолд үнэнч шударга ийм хүүхдүүд байгаа. За тэгээд миний хувьд бол одоо Улаанбаатар хот гэхээсээ илүү одоо өмнө одоо хөдөө орон нутагт их дээд сургууль одоо байгуулагдаад одоо шинээр бий болоод тэнгуүдээ дээрэс нь одоо хүний одоо эрх ашиг одоо тайван байдал амар амгалан амьдралын төлөө бас нэг том болон одоо тэгээ гэр орондоо ойрхон хүмүүст хүртэл одоо маш одоо тийм эрхтэй тийм бөгөөд одоо хөдөө орон нутагт ер нь бол Өмнө Говь аймаг дахь технологийн дэд сургуулийг одоо цаас цаашдын залуучууд сонгож ирээрээ. Тэгээд маш олон мэргэжил байгаа. Тэгээд техник технологийн хувьд бол үнэхээр энэ чанартай шин одоо компьютер шин анги танхим одоо байгаа. За тэгээд ер нь бол одоо Өмнө Говь аймгийг сонгож ирж суралцаарай гэж хүсье.